За тэгээ бараа хөдөлтөж авсны дараа за энэ My Order гэдэг accounts дэсний My Order гэдэг энэ хэсэгт маань таны барааны худалдаа авалтын одоо төлөвүүд нь харагдана гэсэн үг. За two pay дээр нь бол төлөгдсөн. За энэ all гэдэг хэсгээс нь болохоор өмнө худалдаж авсан бараанууд харагддаг. Two ship гэвэл одоо тээвэрлэгдэхэд бэлэн болсон бараанууд, two receive гэвэл яг тээвэрлэлтэнд бүртгэгдсэн, тээвэрлэлтэнд явагдаж байгаа юм бараанууд бол харагдана. За two review гэдэг дээр нь болохоор аль хэдийн өмнө худалдаж авсан бараануудыг бол харуулна. Тэгэхээр өөр таны бараа энэ төлөвлөгөө орсон байвал бодоор таны захиалга аль хэдийн амжилттай болоод хүргэлтэндээ гараа явж байна л гэсэн утгатай. За мөн бид нэр энэ accounts-ны энэ хүүсгээс за wish list буюу таалагдсан бараагаа одлоод тухайн бараануудаа ингээ хадгалаад авчиж болдог. За мөн дэлгүүрүүдэд дагаад дагсан дэлгүүрүүд маань болохоор энэ хэсэг дээр гарч ирдэг. За history дээр болохоор бидний хамгийн сүүлд үзсэн бараанууд бол харагдаж байгаа. Мөн дэлгүүрээр нь ямар дэлгүүрүүдээр зөрчилсөн байна тэр дэлгүүрүүд нь харагддаг.